Улсын их хурлын гишүүд 126 гэдэг байгаа боловч гишүүд маань би бол одоо яг цаана бараг нэг 10 20 хүн байх шиг байгаа. Энэ одоо жишээлбэл тэг бос ихэнх гишүүд нь хувь хүнийхээ хувьд ч гэсэн үзэл бодлынхоо хувьд ч гэсэн мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн бий дагаагүй насан туршаагүй иймэрхүү гишүүд олон байна. Өөрөөр хэлбэл яг юу хийхийгээ дээрээсээ заалгадаг. Өөр хүнээр заалгадаг. Тэрийг асуудаг. Тэр өөр хүн тэр ардталт нь байгаа хүн юу гэж энийг ингэж ийм байдлаар илэрхийл гэдгийг жишээлбэл одоо ингээд хийдэг ийм одоо дүр зураг бол бас их хурлаас нэлээд анзаарч үзэл бодол төр нийлсэн нэгдэл бол бас одоо тэрийг ойлгож болгосон. Гэтэл ингээд хүн дагаж ингээд одоо ард түмнийг төлөөлөх эрхийг илэрхийлдэг иймэрхүү дүр зургууд бас байгаа нь одоо өмнө ч бас одоо тиймэрхүү юм байсан юм уу одоо хэлж мэдгүй. Одоо ер нь дотор нь ороод үзэхэд бол тийм харагдчих. Одоо жишээлбэл төсөв ярьж байхад зарим одоо жишээл намын гişүүд би хувийнхаа хувьд дэмжиж байна. Гэхдээ манай бүлэг одоо нам тэгж үтсэн учраас би одоо энэ дэр юу эсрэг одоо жишээ дэмжиж чадахгүй нэ эсрэг байна. Зарим одоо гişүүд маань хүртэл 30 бүлэг гэдэргээд одоо ингээд өөрөө цаанаа хардаа нэг ингээд ард түмний төлөөл биш өөр нэг одоо хүний төлөөл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө үндсэн хуулийн буцаад зарчим руу очие гэвэл уг үндэс нь ард түмэн өөрөлдвөл ард түмэн сонгосон зүгээр нэр дэвшүүлэх хүн магадгүй тэр бүлэг фракцийн дарагч юм уу ингээд ийм хүмүүс байж магадгүй. Гэхдээ илэрхийлэхдээ бол үндсэн хуулийн агуулга нь бол бие дааж өөрөлдвөл бие даасан байх хэвээр насанд хүрсэн байх хэвээр 25-аас дээш нас хүрсэн өөрөлдвөл өөрийгөө үзэл бодлоо илэрхийлэх ийм чадвартай байх ёстой гэж сонгож гишүүн болгож тангараг өргүүлсэн атал яг бодит байдал дээр бас насан туршаагүй хүмүүсээс олон байна.